Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай Карпатка торт хийсэн байгаа. Орцонд маань 4 ширхэг өндөг 80 г цэцгийн дос 120 мл сүү, цайны халбаны талаар давс 120 мл ус, 150 г гурил, 1 амны халбах сахар орно. Бүх орцож ороод мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд цэцгийн досоо плитгэн дээр ингэж хайлуулаад дээрээс нь сүүгээ усаа давсаа мөн сахараа хийгээд сайн гутгаж буцалгана. Ингэж буцлаад ирэхээр нь плеткээ унтраагаад гурилаа дээрээс нь хийгээд нийлтэл нь хутгаж өгнө. Ийм болохоор нь плеткээ эргүүлж асаагаад плеткийнхаа дундад чимдээр 1-2 минут үргэлжлүүлэн сайн хутгана. Ийм болсон зурмгаа гаргаад дээрээс нь өндгөө нэг нэгээр нь хийгээд сайн хутгаж хольж өгнө. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо 22 см-тэй бэлууны хэвэнд яг таллаж хийгээд урьдчил шалгасан шарга шүүгэнд дээр доороос нь 175 градус 25-аас 30 минут болгоно. Кекс маань ийм болсон байна. Одоо ингээд хөргөө тавьчихна. Яг ийм дараалалаар дараагийн тал зурмага болгоно. Энэ хооронд кремээ хийцгээе. Кремд маань 2 ширхэг өндөг 180 г цэцгийн дос, 50 г хүнсний цардуул буюу харахмал, 1 ут ванилийн сахар, 150 г сахар, 500 мл сүү орно. Эхлээд сүүгээ плеткэн дээрээ буцалгана. Ингэхдээ доор нь наалдуулахгүйгээр ойр ойрхон хутгаж өгөөрэй. Энэ хооронд өндгөн дээрээ сахараа, ванилийн сахараа мөн хүнсний цардуулаа хийгээд сайн хутгаж хольж өгнө. Зурмаг маань ийм болсон байна. Сүүгээ буцалгаар нь плеткнээс аваад өндөгний зурмгаа дээрээс нь баг багаар хийгээд сайн хутгаж өгнө. Одоо зурмага плеткийнхаа дундад чимдээр өтгөртөл нь болгоно. Би нэгээс өсвөртөл халдаг плеткний долоо дээр нь болгосон байгаа. Ойролцоогоор 2-3 минут болгоход болно. Энэ хооронд тасралтгүй сайн хутгаж өгөх ёстой. Крем маань ийм болсон байна. Одоо дээр нь хүнсний скотч тавиад хөргөө тавьчихна. Ингэж хүнсний скотчоор бүтээснээр дээр нь хөрс тогтдоггүй байгаа. Эсвэл хүнсний скотчоор бүтээхгүйгээр 10 минут тутамд хутгаад хөргөж ус болно. Ингэх юм бол бас дээр нь хөрс тогтдоггүй байгаа. Кремээ хөрснийхэн дараа цэцгийн досоо цагаартал нь миксерт нь би ойролцоогоор 4 минут миксерсэн байгаа. Цэцгийн дос маань дасгалгааны температурт маш сайн зөөлрсөн байх ёстой. Цэцгийн дос маань ийм болсон байна. Одоо дээрээс нь хөрсөн кремээ баг багаар хийгээд миксерний хамгийн бага хурдан дээр нь крем болтол нь миксердэнэ. Гадаа хүйтэн байгаа болохоор би кремээ гадаа гаргаад хөргөсөн байгаа. Хэрвээ дасгалгааны температур төрөвгүй ойролцоогоор 2 цаг болдог байгаа. Ингээд крем маань бэлэн боллоо. 2 кекс маань хөрөөд ийм болсон байна. Одоо нэг кексээ бэлууныхаа суурин дээр тавиад бүх кремээ хийгээд дээр нь нөгөө кексээ тавиад хөргөгчөнд ойролцоогоор 1 цаг байлгана. Нэг цагийн дараа торта хэвнээс нь салгаад сахарын пудрээр чимэглээд өгье. Ингээд маш гоё амттай Карпатка торт маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт ивэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.